эмнэлгийн те зүгээс ер нь энэ хоолтыг яг одоо мэрэгжлийн эмчийн зүгээс ер нь яаж зөвлөдөг вэ? Хоолт бол сая энд хэлсэнтэй адилхан л да, ер нь бол ялгаагүй. Мэдээж эхлээд ямар үйлдвэрийн амьтан авсан, тэгээ ямар төрөл зүйл вэ гэдгийг сайн судалж иж хоолт маань дараагийн юмнууд гараад ирнэ. Тэгээ сая жишээ нь царцаа гэж ярьж штэ. Энэ царцаа маань байгаль дээр өөрөө болохоор гидсэн дотроо маш их амьд паразиттай байгаад идэг тийм. Хялгсан орхоо, дуграг орхоо ч гэдэг юм хорхоотой байдаг учраас хэрвээ царцаагаар хоолдог гэж бол манай эмнэлгийн зүгээс бол шууд туулга өгөөрэй. Ойр ойрхон туулга өгөөрэй гэж зөвлөв. Туулга чинь тэгээд одоо ер нь яаж өгд юм бэ? Туулга маань бол яг шингэн хэлбэрээр таблет хэлбэр гэдэг хэлбэрүүд нь савлгаа нь өөр савлгаатай байна. Тэгэхээр тэрийг бол яг амьтныхаа одоо жишээ нь энэ жижиг амьтан дээр бол бүр жижиг шпризээр хажууж авчаар нь зөөлхөн шахаад өгөх байдлаар тийм. Зарим тохиолдолд хоолн дээр нь уусгах шингээх байдлаар ч гэдэг юм уу. Тухайн туулга маань биднэрт ямар төрлөөр байна гэдгээс хамаарат эмийн сонголтууд бол өөр юугаар өөхт хэлбэр бол өөр өөр байж болно. За бүр зарим тохиолдолд бүр тариагаар чих боломжтой байдаг. Гэхдээ хамгийн гол нь доо зоогоод идэг тийм ээ. Тун хэмжээгээ сайн тааруулахгүй бол тэрний дараах сөрөг мөл ихтэй байгаад идэг. Ер нь энэрх эмнэлэг дээр ер нь ийм төрлийн амьтад ер нь хэр их ирдэг вэ? Ховор ирдэг үү? Ховор штэ ер нь бол могоо тижээдэг одоо хүн болгон могоо сонирхоод тижээхгүй тийм. Дээрэс нь хүүхэд ялангуяа хүүхдтэй айлууд бол айл болох ер нь тижээхгүй штэ. Хүн болгоо очиад манайх могоо авах гэж байгаа шууд маргааш нь авчдаг амтан бол биш. Тэгэхээр энийг тижээх гэж байгаа хүмүүс маань нэлээд судалсан хүмүүс байгаад идэг. Нэлээд судалсан бүр зайлшгүй шаардлагатай эмнэлэгт ирдэг. Дээрс нь Монгол улсын хувьд болохоор яг энэ жижиг амтнаар зориулсан эмийн сонголт ер нь нэлээд цөөхөн байгаад идэг. Тэрийгээ дагаад яг хөө заримдаа эмнэлэгт ирсэн ч гэсэн тусламж үзүүлэх боломжгүй үед бол байна. За дээрс нь энэ амьтад маань бүр тэгж өдрөөлгөө өвчлөдөг амьтад бол биш. Гол юм нь асаргаа хоол дээр маш сайн анхаарч байгаа юм бол эмнэлэгт заавал өдөр болгон сар болгон жилдээ нэг удаа ч гэдэг юм уу ирэхгүйгээр цаашаа эзэн бол өөрөө тижээгээд явах боломжтой амьтад байгаа.